байцгаана үзэгчдээ. Би л Music нэвтрүүлгийн энэ 7 оны дугаар хэлж байна. Хүүхдийн хөгжмийн боловсролыг дэмжигч Beauty Music-тэй нэгэн зүгт хамтдаа байцгаая. За өнөөдрийн нэвтрүүлгээр маш сонирхолтой зүйлүүдийг үзүүлнэ. Тийм болохоор үзэгч та бүхэн өнөөдрийн дугаараар хамтдаа байгаарай. За клип болонгаар манай Гүйлбай савлгийн одоо сүүл гаргасан уран бүтээл болох Spignos клип байгаа. Та бүхэн бас клип болонгаар харах бах. Мөн Gigasin одод наадмын 1-р өрийн шагналт бямц жав хүрэлцэн ирсэн байгаа. Нэвтрүүлгийн ерөнхий мэдээлэгч Alpha Motors. За тэгвэл Beat Music нэвтрүүлгийн шинэтгэн ертөнцийн хамтдаа айлцгаая. Beat Music. Сайн байцгаана уу? Crash шаардлагатай байна. Монголын хамгийн анхны хүүхдийн хөгжмийн нэвтрүүлэг Beat Music. Alpha Motors. Beat Music нэвтрүүлгийн зочноор Gigasin одод наадмын 1-р өрийн шагналт бямц жав маань хүрэлцэн ирээд байна. За сайн мөн үү чамд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та хоёр ч гэсэн өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За чи үзэгчдээ өөрийгөө танилцуулаач. Би Баянзүрх дүүргийн 111 сургуулийн 5 ангийн сурагч Эрдэнэтийн Бямж байна. За Gigasin одод тэмцээнд чи 1-р өрөнд авсан чамайг хэн оруулав энэ тэмцээнд? Бид нэр нөгөө дугуулнараа тоглолттой бүр хөдөө явж исэн. Тэгээд нааш ирэх замд манай багш намайг бид нэр Gigasin одод тэмцээн болж байгаа тэнд оруулнаа бүртгүүлнэ гэжсэн. Тэгээ манай багш бүртгүүлж амжаагаа болохоор манайх гэрээр бүртгүүлсэн. Чи дугууланд явдсан юм уу те? Аль дугууланд явдаг вэ? Би Жанжин клубт явдаг. Баянзүрх дүүргийн. Багш чи ингэдэг вэ? Мөнх сайхан. За одоо харин та бүхний өмнө шилжийн шидэг 15 орсогчийн хамгийн сүүлийн орсогч болох Тэг 83 дугаартай Бямч чавыг тайлбар өрье. Дуулж эхлээд хэдэн жил болж байна? Би одоо 1-р ангиас л дуулдаг бас 1-р ангидаа манайхаа сургуулийн нийлтэйгээд тэгээд манай өвөө эмээ эднес үдчихсэн. Тэгээд манай өвөө ойлонгот би дагаад үлжсэн. Тэгээд чи ер нь багасаа маш авьяастай байсан юм. 5 жил дуулсан юм байна. Одоо бол мэдээж 5 жилийн хугацаанд бол маш гоё дуу сурсан баг. За тийм ч учраас үжигчтэй зориулаад дуудуулаач. Ариун цагаан сүн сэтгэлээр алдрайхан насыг минь бүээсэн ачтэж таньдан би чин ахин дахин баярлаж сууна За бямч чам маш гоё дуулж байна. Үзэгчд маань бас таалагдсан баг. За чи Gigasin одод тэмцээнд орохдоо юу хүндрэлтэй вэ? Ер нь одоо их хүчтэй өрсөлдөгч зөндөө байсан уу те? хүчтэй өрсөлдөгч бол бүгдээрээ л хүчтэй байсан. Тэгээд би 3-р шатанд яг хасагтаа шахсан. Нөгөө нэг хувцас нь бол гоё болсон байсан л да. Тэгээд нөгөө би ч одоо бүржлэхтэй хөвчлөг юм чинь. Тэгээд муухай амар сонин бүжгэллээгээд яг хашигтаа л гэсэн. Хамгийн хүнд шатны бол 3-р шат байсан юм шүү дээ тий. Шат нь бол гайг байсан уу? Бус шат нь бол гайг байсан. Нэрээ чамаа сонирхож асуухад Disneyland-д ямар байв? Disneyland-д маш гоё байсан. Тоглоомуд нь амар гоё юм дээр галзуу уулган дээр их хвчлийн олон суусан. Тэгээ бас нэг сансрын тоглоом дээр суугаад усаар байлдаг тоглоомуд дээр суусан. Gigasin одод тэмцээний хамгийн сүүлчийн шатн дээр чи ямар дугаар оролцсон бэ?
би саяны дуулдаг ээжтэй гэдэг дугаараар оролцсон. Тэгээд бүхэн өргөнд нэлээд том гоё тоглолт болсон. Одоо Гигасын одоо нэвтрүүлгийн одоо гала тоглолт хийж хэлж болно тий. Бас 1 2 3 дахь өрөө хүүхдүүд дуулсан уу? 2 дугаар оны шинэ өдөр бол манай дугуулангийн хүүхэд. Бид хоёр нэг дугуулангийнх. Далаас нь бол зүгээр л танихгүй байж байгаа л танилцсан. Би 2 дугаар шатн дээрээ 0 дотор виз цаад зогсож байсан чинь 0-1 усалцсан байсан. Тэгээд тэрэндээ алтер зунаад унаад тэгээд аасуугаад салтаага орсон. Аасас. Чи юм аасаж чаддгүй. Үгүй. Мэдсэн үү? Үчээгүй ганцхан тэн л үжсэн. Өөр гоё чам дуулахаас өөр одоо юу гэдэг юм битбокс ч юм уу, хөгжим тоглох ч юм уу, авиас гоё. Надаа би хөгжимдэр нэг 2 юунд Ямахад 2 лайв тоглож байгаа. Манай ээж хоёр маань бол хөгжмийг давч чаддаг. Тэгээд надаа манай гитарыг манад гитар байдаг байхгүй юу? Тэгээд би нөгөө солгоо болохоор манай надаа зааж өгч чаддгүй. Солгоо болохоор тэгээд би Ямахад 2 тоглож чаддаг. За манай нэвтрүүлгээр зочноор ирсэнд маш их баярлалаа. Цааш уран бүтээлчийн өндөр амжилт хүсье. За баярлалаа. Цаатаас нь маш олон тэмцээн уралдаанд орчихно. Дандаа 1-2-оор нь ороорой. Клип болон одоо клипийн хэлэгчэд манай клип болон дэрж оролцоорой. За баярлалаа. Beatles Music нэвтрүүлэг өргөжлөж байна. Тандаа